За өнөөдөр 1 сарын 18 хагасаа өдөр болж байна. Хагасаа өдөр болгон манай Сиэтлд Монгол сургууль хичээлдэг. Би манай хоёр маань явдаг. Мөн 1 цагаас тулаа йоганы хичээл заадаг. Тэгээд өнөөдрийн хичээл өнөөдрийг ер нь танилцуулъя. Монгол сургуулийнхантайгаа ер нь танилцъя. Хамгийн бага анги болохоор 1 наснаас 3 насны хооронд хүүхдүүд яа. Одоо Монгол сургуулийн 2-оос 3 насны ангид орж ирлээ. Cheese гинэ. За хоёр багштай. Манай нэг багш маань энд байна, нөгөө багш маань сансраа тий. Сансраа хэлээ заа Монгол хүүхдүүдтэйгээ тоглож сурна тий. Бие биентэйгээ тоглоомоо хувааж сурна. Энэ хэрвээ 2-3 насны хүүхдтэй хүн бол хүүхдүүдэд авчирвал энд бас айгүй гоё, safe, айгүй тийм багш нь байн харж идэг, ном уншиж өгдөг. Тэгээд дуу сурдаг. Тэгээ нэг цагаас хаваад 5 цаг хүртэл. Гэхдээ ганцаараа байдаг хүүхдүүд бол айгүй тийм нийгэмшин тий нэрэ. Манайд хоёулаа тоглоё. За баяртай. Баяртай. За одоо kindergarten. За энэ манай хүүхдүүд болохоор тунгаагч мань болохоор багш нь байгамаа. Хэдэн насны хүүхдүүд гэсэн. Манай энэ чинь ер нь 4-5 гэж пресс одоо сургууль орох гэж байгаа хүүхдүүд байгаа шүү. Пресклийн хүүхдүүд байгаа. Тийм, прескул ер нь сургуульд ороод хүүхдүүд ер нь яаж багшаагаа сонсох уу, сууд сурах уу ер нь дадлаг олох зорилготой дээрээс нь монгол хэлээ сурах зорилготой. За ер нь өдөртөө ер нь хичээл нь яг ямар хичээл хийж явагддаг өнөөдөр? Эхний 2 цаг монгол хэлний хичээл. Тэгээд хоёр монгол хэлний хичээл дараа эхний цаг нь дүрм. Хоёрдугаар цаг нь дуу сурна. Монгол дуу сурна. Тэгээд гуравдугаар цагаас нь прескүүлийн хичээл өгтэй. Прескүүд нь болохоор чамд ABCD одоо сургуульд орох үсгээ сурна. Гар урдын дүйтэй уулна, зураг зурна. За манай тунгаагч маань Папи бүлэг зурсан, нохоо зурсан, дэлхийн зурсан. Одоо ээж нарын баяр болох гэж байгаа учраас одоо зүрх зурх гэж сууцгааж байна. Ямар мундаг юм бэ? За баярлалаа тунгаагч та. За одоо манай хүүхдүүд маань болохоор манай хүүхдүүд маань энэ байна. Монгол сургуульд ирснээр хүүхдүүдэд ажиглаж байхад бол манай хоёр ч гэсэн айгүй тийм зураг сонирхолтой хүүхдүүдтэй тоглоомоо хувааж сурсан. Тэгээд хамгийн гол нь цагийг гоё үр бүтээлтэй найзуудтайгаа хамт өнгөрөөдөг. Тэгээд бүтэнсээ хагасаа өдөр болохоор ер нь найзуудтайгаа уулзахдаа маш их баярлж ирдэг. За манай бүгдээр одоо 9 сараас сургуульд орох. Тэгээд манай багш. These are the curtains. No, I asked you to write. We are not drawing. We are writing. So you need to write wherever you want. You can write some letters. Чөлөө цагаараа эдгээр ингэ тоглолт юм байна энэ тоглоомоор. So I will give you another paper and I want you to do that. Олон монгол хүүхдүүдтэй нэгэн зэрэг ингэ тоглож сурж байгаа шүү дээ. Bir гэртээ ингэ нэг л хүүхд таарна тий. Энэ гэртээ маш олон монгол community үүсэж байгаа. Look at Олон монгол you wrote a letter. Монгол гэсэн And then an envelope. You put this letter. За баярлалаа тунгаагч. And then you put some step on it. Нэг анги байна. Энэ анги болохоор 5 нас 6 настангуус ахуулаад 6, 7, 8, 9, 10 тиймэрхүү насны хүүхдүүдийн хичээл байна. Математик, math тэгээ coding tips сургалт байдаг. How many kids do you have usually? Just come. All of this. Okay. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8. 8 total of this class. Okay. 1970. Okay. Do you like your class? Yeah. Yeah. Ингээд зарсхан сургуулийн 9-10 насны хүүхдүүдийн монгол хэлний хичээлдээ орж ирж гисэн байж байна. Энийг бүтэн өгүүлбэрээр бичнэ хэлдэг. сод билэг. Би цомор болчмор эрвэхий дарч чадаагүй. За. Тэгж үчгэнэ штэ. За. Сод туяа.
юу гэж үтсэн энэ өгүүлбэрийн хариултын юу гэж үтсэн. Ашиг л хоёр үгийн багш нэнд бичсэн байгаа шүү дээ. Бицмор болцмор ирвэхи барьж чадаагүй. Чадаагүй сайн байна. За сайн хэлсэн. За 3 дугаар асуулт нь. 3 дугаар асуулт. Мор ээжээсээ юу сурав? Ээж нь юу гэж хэллээ? Ямар ч ажил хийгээд төвчээртэй байх хэрэгтэй гэж ээж хэлсэн байх. За мөн Монгол сургууль дээр манай уртаа маань морин хуур заадаг. 1 цагаас 5 цагийн хооронд тэгээд зааж байгаа. Морин хуур заа. За бас нэг юм сургалт юм байна. За ингээд том зааланда болохоор манай төгөлдөр хүрээ багш Бенци хичээл заадаг. Цагаар ингээд бүх тоглоом 30 минутаар ингээд төгөлдөр хуур заагаад ингээд явдаг байгаа. Сарсхан сургуулийн үүсгэн байгуулагч цаг игч байна. Баярлалаа цаг игч. Энэ олон монголчуудын нэгтгээд цаг игч ингээ амар ичимхий те. Одоо ингээ 2 дахь жилдээ хэд 3 дахь жилдээ чинь гарч шүү дээ. Зүгээр л гоё хоорондоо. Цаг игч Сарсан сургууль чинь хизээ нэгдсэн бэ? 2016 онд анх бэлүүд нэгдээд 16 17 онд бэлүүд байгаа. 18 19 онд шорт. За. Баярлалаа Монгол хүүхдүүдэд ийм гоё сургуультай Монгол сургуультай болгож яагаад. Баярлалаа. Энэ яг ингэснээрээ бас айгүй олон Эцээр айгүй олон хүүхдүүд бас хоорондоо бие найзууд болно бас ээж нар бас бие биентэйгээ урам өгч урам хайрладаг тийм нэг гоё жижиг биетэй болж байгаа community болж байгаа. За энэ манай ээж нар байна. За энэ болохоор галтгаа байна. Энд дотор ингээд ерөөхдөө манай ээж нар хүүхдүүд бүгдээ хоолундаа идэж кофе өдрөө уудаг. Хагасаа өдөр болгон кофе уудаг. Өнөөдөр Сарсхан сургуулийн эцэгхийн уралдаа тий. Ээж нар бүгдээрээ ирчихсэн баг шиг байна. За энэ Сарсхан сургуулийн ээж нар сууж байна. Ер нь Сарсхан сургуульд ямар сэтгэлтэй байна? Маш их таалагдж байгаа шүү дээ. Тийм үү? Яг юу таалагдж байна? Ингээ бид нар чинь монголчуудтайгаа монгол ээж нартайгээ хараа монголчуудаа нэг амар гоё идэг. Тэгээ хүүхдүүд минь ч гэсэн бас тийм байгаа. Монгол найзуудтай болж байна. Тэгээ бас хагасаа өдөр гэртээ эднэр чинь нэг юм хийдгүй юм чинь хүүхдүүдтэйгээ татна болно тий. За манай насаа ээж. Манай хүүхдүүд юмсаж манай хүү одоо өсвөрүүдээ сайн сурж байна. Монгол сайн байдаг баяртай тэгэл дандаа хэлж байгаа шүү. Би мэдээж одоо 3 жилдээ явж байгаа. За. Яваасаа энэ нөгөө Монгол ярьдаг болж уушдаггүй. Одоо ихтэй ичээгүй байсан. Одоо шинэ чинь юу болсон гэх Монгол залуу. Тэгээ манай Монгол хэдний багш урнаа. Монгол хэдний багш Цэцэсүрэн, Тунга, Андрей, Сабу, Элизабет оюуна тэгээд энэ жилээс болохоор зохион байгуулалтынхаа ажил болохоор нэрлэн бид нар ингэдэг байсан байхгүй. Сургуулийн одоо энэ хэрлэн бомбо хин угна рэн гэд бидэд бахаар бидэд ингээл удирдах зөвлөл гээд одоо төлөөлөл удирдах зөвлөл гэж байгаа мөртлөө бас энэ сургуулийнхаа бүх ажлыг хийгээд тэгээд бас манай шиг community-д үүссэн нэгэнд бас оруулт юм байна гэдэг тийм юм сонсоод байгаа. За тэгээд ер нь бид нар төлөвлөсөн ажлыг бүгдийг хийгээл явуулгаа. Манай багш нарын цагтаа яриад хичээлээ хийгээл бид нар одоо шинэ жилийн баяр гэж хэлсэн. Тэр бүхнүүдээ төлөвлөж явуулгаа. За ингээд 2 дугаар хагас болохоор юу төлөвлөсөн юм бэ гэхээр өнөөдөр чи 18 шүү дээ. Тэгээд төлөвлөөгүй мөртлөө нэг дундуур нэг юм орж ирсэн юм байгаа л да. Тэр нь болохоор энэ 2 сарын 6-нд зам тавиад байгаа шүү дээ. Тэр Сарафан сампин гэдэг байгаа гэдэг. Тэгээд тэр болохоор би аль бичээд яг байж байгаа. When I do my story time, I start the story time in English, and I have another teacher, Gaba, who helped me with the Mongolian part. We do everything in Mongolian, and I really like it because I speak French, and I want children to have at least 2 languages. That's not okay. За эцэг хайчууд нь хүүхдүүдийнх нь хийсэн бүх юмуудыг хийж өгч байна. Жишээл манай Johnny нэг хийсэн гинэ. Ингэж хийсэн бэ манай Johnny-гийн уран бүтээл. Hi. Wow.
Bella here. Манай охины юм юм бэ. Надад баасан тэгээд ингээд эхлээд тэгээ эдгээр хамгийн гол зорилго нь болохоор prepare for school. Цагаан толгой хичээл хүүхдүүдэд ерөнхийдөө хамгийн basic одоо үндсэн юу бичих одоо уншихтай үсгээ нүдлэх энэ арга техник заадаг. Тэгээ монгол хэлний миний одоо яг заах хөтөлбөр бол хүүхдүүдэд яг юу өгөх вэ гэхээр анхны шатны одоо үсэг бүгээ зөв дуудаж сурах те үсгээ яаж зөв дуудах вэ? Үеж яаж унших вэ? Тэрийг одоо бичмлэр яаж бичих вэ? Цаашаага одоо бичгэн одоо юуны сэдвийн хүрээнд хоорондоо ярьцдаг болоод ингээд манаас энэ нэгдүгээр ингээд хүүхд төгсөх ёстой. Тэгээ ээж аавууд нь их идэвхтэй сайн байгаад их талархаж бас баяр хүргэе. Тэгээд хүүхдүүд маань одоо та нар өөрсдөө мэдж байгаа хөтэй ерөнхийдөө бол холбоод уншдаг болчихлоо. Одоо ерөн тэднийг яах вэ гэхээр жоохон хурдан уншуулах нэгдүгээр, хоёрдугаар миний одоо дэвтэр дээр нь бичиж өгөөд байгаа тэр Монгол хэлний цэгийн багш одоо ороод байна. Орноо авах юм аа. Боловсролын тэргүүний ажилтан Монгол ажиллаж байхдаа авсан ийм туршлагатай хүмүүс ажиллаж байхад бид нэр ингээд энэ хагасаа өдөр одоо энэ манай энэ сабуу гэж математик энэ кодын зааж байгаа нодлын явсан хүүхдүүдээс ингээ асуух бол энэ багш айгүй сайн багшаа айгүй бид нар мэдж байна айгүй дуртай хүүхдүүдтэйгээ ингээд байн тоолж монголоо тий тэгингээ айгүй одоо юм энэ сурж байгаа хүүхдүүд айгүй дуртай байгаа тэгэд ийм одоо боломжийг ажиллаад бид нэр ингээд тий бүгдээ хүүхдүүдээ ингээд явуулах хэрэгтэй байна улам сайн сурах хэрэгтэй за цэг багш за яг би энэ жил юу энд багшилж байна. Өөрөөр болохоор би Монголд 23 жил багангийн багш хийсэн. Тэгээ энэ жилээс эхлээд энэ сургууль багшилж байна. Надад бол таалагдж байна. Эцэг их хүүхдүүд нь бас их зөв надад бас таалагдж байна. Аль болохоор бас өөрийнхөө хэмжээнд сурагчхан тэгээд үзэж байна. Тэгээд одоогоор болохоор ангид орж байна. Сургуулийн өмнөх насны хүүхдүүд ангид тунгаа багшаа ангид бас монгол хэлийг энэ семестрээс эхлээд хагас жилээс хойш ингээд зааж эхэлж байна. Тэгээд аль болохоор монголоор хүүхдүүдийг яриулахын тулд одоо аль болохоор хичээж одоохондоо нөгөө багангийн хүүхдүүд бол амаа нээж өгөхгүй байгаа байхгүй юу. Тэгээд тэрийг аль болохоор сайн байна уу гэдэг ингээд хүүхэд бүрээр ингэж хэлүүлж сурах гэж хичээж байна. Содогийн болохоор нөгөө аюулсаа ярьдаг. Уншиж авах мэдэхгүй, бичиж авах мэдэхгүй байж байгаа монгол сургууль орсон. Одоо Монголд шугуулж хичээлтэй явж байгаа шүү дээ. Содогийн бол ерөөсөө энд л орж ирээд уншиж сурсан, бичиж сурсан, нэрвж сурсан А, Б гээ энд орж ирсэн. Ахлаа болохоор төрхийн олдмол гэ хоёр янзын ахлаагаа. Тэгэхээр одоо хүүхэд нөгөө ээж аваасаа төрнө шүү дээ. Тэгтээ болохоор ер нь бол гурван зүйлээс бүрддэг гэж үздэг. За өнөөдөр Сайж хотын Царсан сургуулийн үйл ажиллагаанд жоохон гэсэн танилцууллаа. Тэгээ одоо 6 цаг болж байна. Манай сургуулийн хичээл дуслаа. За мөн Царсан сургуулийг үүсгэн байгуулж үйл ажиллагааг явуулж байгаа цацрагч болгон бүх багш нар маш их баярлалаа.